За өнөөдрийнхээ дугаар руу шууд сэдвүүр орчие. 1259 оны 1 сарын 1-нд Византийн эзэн хаан 8 дугаар Михаил Палеолог Трапезунд хэмээх улсын хамтран захирагчаар өргөжлөгдөө гэж байна. За тэгэхээр асуулт маань Михаил Палеолог гэж юм бэ? Трапезунд гэж ямар улс байсан юм бэ? За энэ дээр бас хамтран захирагчаар өргөжлөгдөө гэдэг нь бас ямар утгатай тийм засаглал байсан юм бэ гэдгээс яриага эхлэе. Тэгээ энийг тайлбарлахын тулд за нэгдүгээр Византийн эзэн тулс гэдгээ тайлбарлах хэрэгтэй. Ер нь бол өөрснөө тэд нар чинь улсаа Визант гэж нэрлэж байгаагүй. Өөрснийгөө бол тэд нар Ромын эзэн тулс гэж нэрлэж ирсэн. Түүхэнд бол Дорнод Ромын эзэн тулс гэж нэрлэдэг. Тэгээд нөгөө Ром ч хоёр болчихно шүү дээ. Өрнөд Ром, Дорнод Ром. Тэгэхээр өрнөд Ромынх нь гүг жинхэнэ Ромд эднэр бол Визант байхгүй юу гэдэг. Визант гэдэг нь одоогийн Стамбул хотын анхны нэр. Тэгээд эднэр чинь Византын улс байхгүй юу гэсээр угаад тэгээд түүхчид Византын эзэн тулс гэд нэрлэлцээ. Яг одоо энэ Михаил Палеолог хааны үеийн юмыг ярих юм бол энэ Дорнод Ромын эзэн тулсын 13 дугаар зууны хямрал гэдэг үе таарж байгаа. Тэр үед ичээд нөгөө Дорнод Ром чи хэд хуваагдаад бутраад тэгээд одоогийн энэ Стамбул хот байгаа энэ хэсэг нь болохоор зэрэг Латины эзэн тулс, Грекийн хэсэг нь болохоор Эпирийн эзэн тулс. За тэгээд Туркийн баруун хэсэгт хавь нь бол Никийн эзэн тулс гээд тэгээд Туркийн хойд тал хардалын эргэн Трапезундын эзэн тулс гээд ингээд хэд хэдэн улс болоод бутарцсан үе байхгүй. Тэгээд 1259 он гэдэг чинь буцаага тэрийг нэгтгэжсэн үе. Михаил Палеолог гэдэг бол одоо тэр Никийн эзэн тулсын хаан байжгаад хажуу талын Трапезундынхаа эзэн тулсын хамтран захирагчаар одоо Монголын ойлголтоор бол хаан жонон гэж байдаг шүү дээ. Жонон болж байгаа учиртай. Тэр үед Византид тийм уламжлал байлаа л да. Хаан хамтран захирагч томилчдөг. Тэгээд одоо шилбүү мэд хаан ч дайнд явж байгаад өвчж болно шүү дээ. Өвчих юм бол дахиж хаан сонгоод авах хэрэг байхгүй. Хамтран захирагч нь шууд үргэлжлээд хаан болоо явцдаг. Ийм айгу байсан л да. Одоо энэ дээр бол одоо гладиатор киног бүгд санаж байгаа тийм баха. Раслиг үзэгчдийн өмнөөс л хэлээ бүгд санаж байгаа. Тэр кинон дээр санаж нөгөө Марк Аврелигийн хүү хин чин комод чин нөгөө аавынхаа орноос хаан болох гээл тэнд нэг хор найруулаад сүүлдээ аавыгаа алаад яваад байдаг штеп. Бүгд худлаа. Яг гэвэл комод Марк Аврелиг амьд байхад хамтран захирагчаар томилогдсон байсан байхгүй. Тэгэхээр тэр аавыг алах ерөөсөө хэрэг байхгүй. Тэртээ тэргүй маань хүн хаа юм чинь. Ийм зөвөр тэр киног хийсэн улсууд тэр түүхэн баримтыг мэдэхгүй учраас юм уу альсгуулдаг киногоо сонирхолтой болгоод аавыг алуулах гэдээсэн юм уу нэг тийм маягаар хийсэн. Тэрнтэй адилхан ийм болсон байхгүй. Палеологийн удмын хаадууд гэдэг бол Визант одоо Дорнод Ромын эзэн тулсын хаадууд. Энд чинь өмнө нь коммуны удмынхан ч гэдэг юм уу янз янзын удмынхан явж байгаад яг энэ 13 дугаар зууны хямралын үед бол энэ палеологийн хаадууд Дорнод Ромын эзэн тулсыг захирч таарсан. Тэгээ энэ бол монголчуудын түүхтэй их холбогдож орж ирнэ. Тэр байтугай Оросын түүхтэй ч холбогдно. Яг гэвэл энэ Византын улс чинь өөрөө сүнсний дараа энэ палеологийн удмын София Палеолог гэдэг хүүхнийг бүр нутгаасаа хөөгдөөд Ромд очсон байхад нь Оросын их хүн 3 дугаар Иван хатан болгож авъя гэд бүтэн 3 жилийн хилцээ хийж агаад хатан болгож авсан байдаг. Тэр нь яаж байгаа юм гэхэлэр Оросын хаадууд одоо Константинополийн хаадын удмыг өөр дээрээ шилжүүлж авч байгаа хэрэг байхгүй. Энэ үг чинь одоогийн Кремлийг бариулсан үг шүү дээ. Манай хүн чинь Италиас Москвад ирэхдээ Аристотель Фиораванти гэж уран баримлч дагуулж ирээд тэгээд архитектор дагуулж ирээд тэгээд нөгөөх нь одоогийн Кремлийг дизайныг хийж бариулсан юм түүхтэй. Оросын засгийн ордын хэлж байна тийм үү? Тий одоо Кремл ч одоо тийм юм та засгийн ордон юм та. Хэрэм гэсэн монгол үг шүү дээ. Палеологийн удмынханаас бол хэд хэдэн хүүхэн бол Монгол хаттай суусан. Хоёулаа нэг дугаар дээр Монгол хаттын тухай ярьсан бол одоо хоёулаа энэ дээр Грек хаттын тухай ярина да. Монгол хаантаа суусан Грек хат гэсэн үг. Тий одоо Визант Дорнод Ромын эзэн
хаадын охтууд чи нилээ хэдэн охин биш үү? Тэгээ монголчуудтай суусан. За би энийг гээцэн түүх гэж бодох гэдэг. Трапезунд улсын тухай тэгээд энэ яаж яагаад ингэж Монголтой холбоотой мэдээж 13 дугаар зуун гэхээр бас бид нар монголчуудын хувьд бол Европт буужигнуулж ирсэн үе. За тэгээд монголчуудаас эвсэл байгуулсан асуудал байгаад байна. Тэгээ энэ нөгөө би түрүү нөгөө 13 дугаар зууны хямрал гэсэн шүү дээ тий. Энийг ярихын тулд бас дахиад энэ Христосын шашин яагаад хоёр хуваагдсныг эхнээс нь ярих хэрэгтэй баг л та. Үнэн алдартны шашин католик гэж. Эн чинь яг хоёр урсгал байсан. Ер нь бол 5 дугаар 100 хүртэл бол ерөнхийдөө Августин гэгээний номлолоор явдаг. Августин гэгээ нь бол хоёулаа Христост итгэж байна, хоёулаа итгэж байна. За яг тэ тэгээд нэг нь арай жоохон өөр ёслол хийд юм байна. Тэг яг тэ тэгээд тэр бол хамаагүйгээд яваадсан байхгүй. Тэгээд өөрөөр хэлбэл нэг шашны хоёр урсгал шүү дээ энэ чинь. Тэгээ ингээ явж исэн чинь 5 дугаар зууны үед энэ Константинополд нэг сони үйл явдал болсон. Уул нэг Йохан гээд нэг сохор хамбтай байсан үе нөхгүй. Тэр үе. Тэгсэн тэр сохор хамбайгаа нөгөөдөл наад үзээд энийг ерөөсөө солиё гээд тэгээд фоти гээд зүгээр нэг улс төрчийг авчираад хамт болгоцсон байхгүй. Тэгээд мэдээж тэр чинь чи хамт одоо үнэн алдартны шашны тэргүүн хамт болохын тулд чи эхлээд лам болох хэрэгтэй. Дараа нэг зэрэг мяндаг хамгаалах хэрэгтэй. Тэгээд аль нэг сүмийн хамт болох хэрэгтэй. Тэгжээж тэргүүн хамт болно шүү дээ. Үе шатаараа явах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүт нөгөө фотыг тавингуудаа нөгөөдөл чинь 6 хоногийн дотор бүх шатыг гялзуулаад өнөөдөр өглөө лам болгоод маргааш нь гэлэн болгоод нөгөөдөр нь аграм болгоод тэрний нөгөөдөр нь юу лаарам болгоод ч гэдэг юм. Ингэсээр 6 хоногийн дараа нөгөөдг чинь тэргүй хамбар тавьчихгүй. Маш урдтай лифтээр өгсөн. Тэгээрээс юу лифт шиг зүгээр бүнк гэл пуужин шиг явсан баг. Тэгсэн Ромын паплам гайхаад үгүй энэ хэд ер нь юу болоод байна гэв. Тэгээ хоёр легат явуулсан байгаа. Легат гэдэг нь одоо Ром католик шашинд юу гэх юм бэ? Шүүх хэрэгтэй ламыг хэлж байгаа юм л да. Тэгээ хоёр нөхөр ирсэн баг. Тэгээ хоёр нөхөр ирсэн чинь нөгөө фотитой ном хаялцаад тэгээ буцаж очихдоо нөгөө ирж үгүй дажгүй л ирвэ штэ ухааны юм яриад очихгүй юу. Тэгэнгүүт нь Ромын паплам Аленад хоёрыг нэгж ит гэсэн чинь 6 ийм төрөвчтэй алт гараад тэгэхээр тэр фотигийн мэрэгэн түргэн ухаанаас гадна тэр мөнгө их нөлөөлсөн юм шиг байна. Тэгэнгүүт нь Ромын паплам уурлаад энэ хараад манай шашныг авилгадж байна. Гингүүтээ фотиг авчиад шашнаас угаа яахгүй. Тэгсэн чинь нөгөө фотын тэрийг сонсонгот үгүй намайг хүйдэг энэ хинбэ гэд Ромын папламыг бас угаа хэлсэн байхгүй. Тэгээ тэр үеэс эхлээд католик шашин үнэн алдартны шашин хоёр чинь хоёр тийшээгээ салж байгаа. Яг тэр шашны номлол руу ч хоёул орохоо болий те. Хамгийн гол нь тэр үед юунаас болж тийм болж байна гэхэлэр өрнөд Ромын эзэн тулс, дорнод Ромын эзэн тулс хоёр чинь өөр өөрсдийнх нь нөлөөний төлөө тэмцэлдээд тэгээ энэ шашин чи хоёр хуваагдсан баг. Тэгээ ингээд явж исэн за 13 дугаар зууны хямрал руугаа ирэхлээр юу яасан баг 1204 онд нэг нөхөр дорнод Ромын эзэн хаан болъё гэж бодоод тэгээд Ромд яваад очисон чинь загалмайтны ээлжтэй болох гээд цэрэг цуглаж ийн гинэ. Тэнгүүд нөгөө нөхөр чинь та нар тэртээрэнгүү Константинополоор дайрж явна штэ тий. Яг тэгвэл чи Иерусалим очихын тулд ингэж явсаар гот Константинополоор Туркийн нутг руу ороо тэгээд ингээ уруудан штэ. Тэрүүгээр дайрж явахдаа хааныг хусч яад намайг ханаар тавьчих. Би та нарт мөнгө төлье гэсэн байна. Бүр мөнгө нь их тодорхой 200 алтан марк өгье гэсэн гэж байна. Тэнгүүд нөгөө болж штэ гэд. Тэгээд загалмайтнууд яваад ирсэн нөгөө Донод Ромын нөхдүүд чинь өөрсөө дайрна гэж бодохгүй байгаа штэ тий нөгөө манай нутгаар дайрал цаашаага нөгөө дайндаа явах гэж байгаа байлгүй гэл хараа сууж ирсэн гинтг орж ирэнгүүт хэр баргаад хааны налаад өөр хаан тавиа ярихгүй. Тэгээд тавьдсан чинь нөгөө нөхөр чинь хаан болчоод одоо хааны эрдэнсийн саналуу давхиа орсон жохоос. Нөгөө 200 мянган алтан маркет байдгүй. Тэгэд хулигдсан асуудал үүсэхгүй. Тэгээ хулигдсан асуудал үүсэнгүүт нь нөгөө загалмайтнууд нь чи одоо төлж чадахгүй бол бид нар өөрснөө авнаа. Гингүүтээ улсын дөрөв өрөөдөд
Тэгээд Грекийн хэсэгт нь Эпирийн улс. За тэгээ Грекийн зүүн эрэг болоод одоогийн энэ Стамбул хотыг оруулсан хэсэг тэр нь Латины улс. За Стамбулаас зүүн тишээгээ одоо Туркийн тал хэсэгт нь Никен улс. Тэгээд тэр хар далайн эрэг дээр нь Трапезундын улс гэдэг бүгд ингээд өөр өөрийн эзэнтэй юм улсууд өсч гисэн. Тэгээд тэгжэл Монголын аяндаа эхэлдэм байгаа үстэй. Тэгээ Монголын аяндаа эхэлсэн чинь нөгөө Дорнодромын эзэнт улсад маш ашигтай нөхцөл үүсчихгүй. За 1242 онд Бат хаан Европоор дайраад явхдаа нөгөө Хевчагуудыг хөөсөр яваад Болгар орсон. Тэр үеэс эхлээд Дорнодромын эзэнт улс чинь Монголтой хэлж эхэлж байгаа. Яг тэгвэл манайхан ч Болгарт нэг хараат хаан тавьчаа явуудаг гэж штэ. Тэгээ Болгар манай хараат тулсалцсан байсан. Хоёрдугаарт 1256 онд Хүлгүү хааны ойрох дорнод руу ийсэн довтлогоо эхэлж байгаа. Тэр Дорнодромынхаа эзэнт улсыг буцаагаад сэргээ ихлээр хамгийн том аюул нь юу байсан гэхээр Сэлжукийн туркууд. Тэд нар чинь нөгөө одоогийн Бага Азийн нутаг дээр Туркийн нутаг дээр байрлалчаад байнга одоо тийшээ замл хийлж яадаг. Тэд нартай ч ер нь тэгээд загламтай эндэж тэд нартай л хийсэн дайн штэ. Ер нь бол. Тэгсэн монголчууд пижгэнтэл орж ирээд нөгөө туркуудыг чинь буцхаа хийчихгүй. Эн чинь халзан уулын тулдаан гэдэг халзан уулын тулдаан гэхээр манайхан мэддэггүй маа. Көшөдагийн тулдаан гэхээр их мэддэг. Энэ тулдааны үр дүнд энэ турк сэлжукууд буцхагдаад тэгээ Монголын хараат болсон байхгүй. Хэдэн онд хаана болсон тулдаан халзан уулын халзан уулын тулдаан ч 1243 онд болсон. Энэ юу яасан? Чингис хаан чинь хоризмыг эзэлсний дараа хоёулаа нэг анги дээр ирсэн шүү дээ. 3 замаар зэрэг мартуулсан гэдэг. За Зевс үедээ 2 баруун зүг рүү тий. Тэгээд Иран болоод энэ Евро мусульманы Аз руу Чормоган жанжин. За тэгээд дөрвөө тогшин болохоор наашаага энэ Мазандиран руу явсан гэдэг. Тэгээд Чормоган жанжин бол 1242 онд Ираныг баруун зүүн Ираныг эзэлж явж байгаад нас орсон. Тэгээ нас орсны дараа одоо Бесүүдийн Байжуу ноён тэрний орыг залгамжилсан. Тэгээ Байжуу ноён бол турк сэлжукуудыг бууж өгсөн баг. Та нар Монголыг дагаар ор гэдэг. Тэгээ тэр үед нь Туркийн Кони Султан Зулс гэж байсан. Тэрний хаан Гиясаддин Кей Хосров гэж нөхөр байсан байгаа юм л да. Тэр нөхөр бол энэ монголчууд ингэж дагаар орно гэсэн байхгүй байлдна гэдэг. Тэгээд бас тэр үед чинь бас Монголоос айж байгаа шүү дээ 1242 он гэдэг чинь монголчууд эд бүжгнүүлж явсан үе. Тэгээ айсан учраас нөхөр чи ерөөсө бүх хараат улсаас цэрэг авчир гэдэг. Тэгээд тэр нөгөө Трапезундын эзэнт улс гэдэг шүү дээ. Тэр нөгөө Дорнодром бас алсан улс тэндээс цэрэг татаад Абхазын Ван Дардин Ширвашизе гэж нөхөр цэрэгтэйгээ ирээд Армяны хаанху Ван бас цэрэгтэйгээ ирээд гэдэг маань одоогийн армян биш шүү. Тэр үеийн армян гэдэг бол Киликийн армян гэдэг чинь Туркийн өмнө хэсэгт газар нутгийн тэнгисийн ирэг дээр байсан улс. Армян чинь тэнд байсан шүү дээ. Нөгөө сая нэг айхтар газар хөдлөлөө шүү дээ. Яг тэр бүс нутаг байхгүй. За тэндээс армянууд ирээ. Тэгээд дээрээс нь нөхөр чинь Кипрээс рицерүүд хөлсөлж аваад Йоханд гэж нөхөр юутайгаа ирсэн байгаа. Италийн Генуя хотоос бас Бонифаци гэж нөхөр рицерүүдтэйгээ ирсэн байгаа. Тэгээ 2000 рицер цуглуулад ингээд амар их зэрэг цуглуулсан баг. Яг хөө тэрийг жишээлбэл юу яж байгаа юм да. Армяны түүхч Киркос Ганзакеци гэж хүний бичснээр бол 400 мянган зэрэг цуглуулсан. За Гийом де Рубрук бичгтээ бол 200 мянга байсан гэж бичдэг. Энэ бас Армяны түүхч Григор Акнерзи гэж хүн бол 160 мянган зэрэг байсан гэж бичдэг. За би бол энэ арабын түүхч Ибн Биби гэдэг хүний 70 мянга гэдгийг үнэн баг гэж бодоод байгаа. Ер нь тэр 400 мянга гэж бодлоо баг. Байжуу ноён бол нэг 3 түмэн зэрэгтэй орж ирсэн гэж бичээд байгаа. За яг хав тэр нэг мамлюкуудын дугаар дээр манай түүхч Инкот оролцсон шүү дээ. Тэгээ Инкот бол түмт гэдэг бол 10,000 гэж ойлгох хэрэг байхгүй.
Тэр чинь 3-аас 6 мянган хооронд байсан юм а гэж яриадсэн шүү дээ. За хамгийн дээдлэр нь одоо 6 гэхэлэр чинь 3 түмэн зэрэг 18 мянган зэрэгтэл орж ирж байна гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд энэ Туркийн Сивас гэж хотын ойролцоо Коседак гэдэг уулын ойролцоо энэ тултан болсон байгаа юм л да 1243 онд. Коседак гэдэг нь халзан уул гэсэн үг. Тэгээ би халзан уулын тултан гэдэг. Тэгээ тэр хэн чи Байжуун ноён чи орж ирэхдээ гүрж холбоотнуудтайгаа орж ирсэн байна. Тэгээ нөгөө гүржийн жанжин дайсны цэргээ гараад амар байна. Эднээс та маш их холуулаа байна гэд айсан байхгүй. Тэгээ айсан чинь хэн Байжуун ноёны хэлсэн үгийг нөгөө их сурвалжууд бичээд үлдээсэн байна. Дайсан олон байх тусам бидний яламт улам гайхамшигтай болж улам их олзуулна. Дайрыг гэсэн гэж байгаа. Тэгээд тэр үеийн Монгол цэргийн одоо ноёдын нэг сэтгэхгүй шалгуур байдаг. Чиний өөдөөс 70 мянган цэрэг уулын бэлдээр зогссон чи уулын бил рүү өгсөж дайрах гэдэг нь шүү дээ. 18 мянган цэрэг ашиггүй байрлалаас гэсэн үг тий. Ашиггүй байр чи өөрөө ашиггүй байрлал. Чиний цэрэг цөв. Тэгэхэд тэр хүн бол би ялагдана гэсэн ерөөсөө ойлголт байхгүй. Олон байх тусам мундаг ялна гэсэн ойлголттой тий. Тэр сэтгэхгүй шалгуур. Тэгээд нөхөр бол дайраад ороод ирсэн сэлжүкүүд нь гайхаад одоо тэгээд эн чинь нөгөө цөөн зэрэгтэй гэж бодоод зогсож байгаа шүү дээ. Тэгээ монголчуудыг дайраад ороод ирэхээр сэлжүкүүд нь өөдөөс нь дайрахгүй. Дайрангууд нөгөөдөл нь дахиад нөгөө Монгол цэргийн уламжилт сайхан тактик байна те нөгөө хуурам чухралт хийгээд нөгөөдөл нь араас нь давшаад нөгөө эгнээгээ алдангууд нь буцаж дайраад тэгээд нөгөө сэлжүкүүд чинь ялагдаад тэгээд монголчуудын хараат улс гэдгээ хүлээн зөвшөөрөөд тэгэнгүүт нөгөө сэлжүкүүдийг дагаад Киликийн армян Трапезундын эзэнт улс бүгд хараат улс болчихж байгаа. Монголын хараат улс гэдгээ хүлээн зөвшөөрөөд одоо албан татвар төлдөг ч юм уу яадаг ч юм. Тэгээ энэ бол Дорнод Ромын эзэнт улсад их гоё боломжийг бий болгож байгаа. Яг бол энэ талаас сэлжүкэн аял байхгүй болчихж байгаа. Зүүн талаас. Тэгэхээр зэрэг нөгөө бутарцсан улсаа иргэн нэгдэхэд л бүх хүч анхаарлаа хандуулна үхээс биш одоо яана эндээс дайраад ирнэ мэрнэ гэсэн юм бат болчихж байгаа. Хоёрдугаарт Хөлгүү хаан довтолж ирэхдээ мусульманууд руу довтолж байгаа учраас нөхөр бол нөгөө Христосын шашинтай улсуудыг өөрийнхөө холбоотон гэж үздэг байхгүй. Хатан тогос хатан Несторын Христосын шашинтай цэргийн жанжин Хэтбуг ноён 8-ны Хэтбуг ноён бас Несторын Христосын шашинтай. Тэгээд нөгөөдөл чи Христосын шашинтай улсуудыг энэ манай холбоотон. Тэгэхээр холбоотон руу чи дайрах шаардлага байхгүй шүү дээ. Үнэхээр ч бас хэнийг Хөлгүү хааныг довтлогоо хийж явах үед бол Киликийн армян энэ Христосын шашинтай улс те. За тэгээд Антиохын Ван Богемунд гэж энэ Итали хүн Богемунд гэдэг нь. Тэгтээ тэр нөгөө ойрох дормтод байсан Антиох Ван улсын хаан. Энэ энэ чинь бүгд Монголын талд ороод цэрэг нийлүүлээд хамсаатан холбоотон болоо явчихж байгаа юм л да. Тэгээ харин энэний буйнд яасан бэ гэхэлээ нөгөөдөл чинь нөгөө бутарцсан улсаа нийлүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болоод тэгээ 1261 онд одоо энэ наад Михаил Палеолог гэдэг хааны чинь нэг мундаг жанжин довтлогоо хийгээд тэгээ буцаагаад Дорнод Ромын эзэнт улсаа сэргээсэн баг. Тэгээ энэ улс бол за бараг 100 жил монголчуудын элдний хүчээр орсон тогтносон гэх юм да. Одоо Ромын эзэнт улсын сүүлийн үлдэгдлийн монголчууд зэвсгийн хүчээр барьж тогтоож исэн л гэсэн үг байхгүй. 1250 онд Дорнод Ромын хаан Мөнх хаанд илчилгээсэн гэж байна. Тэр нь ямар учиртай? Нөгөө сая 1261 оны үйл явдлаас өмнө байгаа нь шүү дээ. Тий. Үгүй тэр үед чинь нөгөө би чам 4 улсуудаас салцсан гэсэн шүү дээ. Тэгээд тэгтээ тэр нөгөө чиг Никен улсын хаан чинь өөрийгөө Дорнод Ром гэж үздэг байхгүй. Яг тэгвэл би Дорнод Ром улс гэд Никен гэдэг нь одоо бусдууд нь л үгүй энэ Никен хаан улс гэдэг байгаа болохоос биш нөхөр бол өөрийгөө Дорнод Ром хаан гэдэг. Тэр чинь нэг элч химблийн нэг рицер илгээсэн байдаг юм аа. Мөнх хаанд элч болгож илгээсэн гэж. Тэг яг ер нь бол Дорнод Ромын эзэнт улсын түүхийг харах юм бол дипломатын урлагийн ер нь төгсрөлд хүрсэн хүмүүс.
Яаж тэр? Ер нь энэ улс нь өөрөө дөнгөж гарч ирж явах үед нөгөө Ромын эзэнт улс чинь сүнжис үе шүү дээ. Хэрвээ санаж байгаа бол нөгөө үннээр зохигдсон баахан Остготууд, Вестготууд, Алан, Вандал, Барбар гэд баахан үндэстэнгүүд Ром руу дайрч ороод. Тэгэхэд Дорнод Ромын эзэнт улсын хаадвал яасан бэ гэхээр нэг бүдүүлгийг худалдаж аваад нөгөө бүдүүлгийнх нь эсрэг тавьдаг. Одоо хятад маягийн технологид их мэрэгдсэн хүмүүс байсан гэх юм уу та. Тийм учраас дипломатын урлагт айгүй их төгсөрсөн ийм нөхдүүд байсан байгаа. Тийм одоо ч хүртэл одоо түүхэнд ялангуяа Оросын түүхэнд их бичт юм да. Византийн арга гэж. Тэр нь юу хэлээд байгаа юм гэхээр нэгийг нь худалдаж аваад нөгөөгийнх нь эсрэг сумлж тавих мавхыг л Византийн арга гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ улс чинь ингээ буцаад сэргэлээ штэ. Тэгээ буцаад сэргэнгүүт сэргээд гараад ирсэн чинь хойд тал дээр нь Алтан ордын хараат Болгар улс. Зүүн тал дээр чинь Илхант улс. Ингээ гараад ирж байгаа байхгүй. Тэгээ тэр хоёр нь байлдаад эхэлж байгаа. Хэрвээ Монголын түүхийг санах юм бол 1260 он гээд Хувлын хайрыг бүх гэж дайн болоод тэрнээс болоод нөгөө Монголын улсууд чинь хуваагдсан шүү дээ. Хуваагдахтаа Алтан орд Илхант улс хоёр орондоо дайтад эхэлсэн. Манай Инхбат тэр түрүүчийн дугаар дээр ярьсан да энэ аргагүй шүү дээ. Яагаад гэвэл Алтан орд чи өөрийнхөө нутгийг гэж харж исэн хэсгийг хөлгөө очиад эзлээд улс байгуулсан юм а гэдсэн шүү дээ. Тэгээ тэр хоёр чинь голцоо Ширваны хөндөй одоо энэ одоогийн Азербайджаны нутаг тэрийг булаацалтаад байсан байгаа. Тэгээд нөгөө хоёр байлдаж байгаа Монголын улсын голд орчихгүй. Нөхөд Дорнод Ромын эзэнт улс маань. Тэгээ одоо яах вэ хүүгээд эхлэлээр нь юу хэлсэн байгаа. Палеолог хаан чинь бодож хагаад за манай улсын хамгийн номер 1 дайсан бол Турк Сэлжүкүүд. Тэгэхээр Турк Сэлжүкүүдийг базж байгаа Илхаттай найрамдах хэрэгтэй байна гэж. Тэгээ Илхаттай найрамдахын тулд нөхөр Хүлгүү хаанд санал тавьсан баг. Би танд охиноо хатан болгож өгье гэж. Хүлгүү грек агуудыг болох гэж. Окей, болж штэ л гэл тэгээд. Тэгээд тэгтээ бас их муухай Михаил Палеолог чинь өөрийнхөө одоо юу гэх юм бэ? Албан ёсны охиныг өгөхгүй байгаа. Татвар юмээс төрсэн охиноо явуулчихж байгаа. Тэгээ Мария Диспина Палеолог гэж. Тэгтээ яг Палеолог гэдэг овгийг авцсан. Ялчгүй Михаил Палеолог хааны ох юм чинь. Тэгээд нөгөө Палеолог нь 1265 онд Константинополоос гараад Илхатыг чиглээд явж. Яваа очисон чинь Хүлгүү хаанаас орсон. Очихоос өмнө. Тэгээ яах вэ тэгэнгүүт нь яах вэ тэгвэл одоо хүүтэн гэрэлнэ гэдэг. Тэгээ Абга хаантай гэрэлцсэн баг. Мария Диспина гэд. Тэгээд бас нэг сонин үзэгдэл байгаа. Яг Рашидадын судрын чуулган дээр бичснээр бол нэг хайртай хатан болоогүй юм шиг байна. Яг л мань хүн нэг өөр хатны тухай биччихээд хаан тэр хатанд их хайртай байсан учраас Мертэ болон Диспины хатнаас дээш өргөсөн гэж бичээд байгаа. Тэгэхээр хайртай хатан өөр хатан байгаа. Тэгэхдээ энэ хүүхэн яасан бэ гэхлээр нөгөө Хүлгүү хааны тогос хатан гэж байсан шүү дээ. Христосын шашныхны гівэнд итгэдэг. Тэр хатан нас орсон байсан. Тэр хатны орыг энэ Мария Диспина эзэлсэн байхгүй. Өөрөөр хэлбэл Илхант улсын дотор байсан Христосын шашинтай бүх хүмүүс нөгөө мань хүнд аврал ирж очдог юм гэж. Тэгээд мань хүн бол Абга хаанаас нэг охин төрүүлсэн Феодора Архантлум гэдэг баха. Тэгээ байжсэн Абга хаанаас орсон баг. Абга хаанаас ороод тэгээд Мария Диспина нутаг бутсан л та. За энэ нь бас нэг асуудал үүсгэж байгаа. Яасан бэ гэсэн нэг Алтан орд Илхант улс хоёр ч байлдаад байгаа шүү дээ. Тэгээ байлдаад исэн чинь гээд яг нүдэн дээр Ромын Дорнод Ромын эзэнт улс охиноо ичиж Хүлгүү хаанд өгөөл Абга хаантай гэрлүүлээл тэнд нэг эвсэл үүсч эхэлж штт тий. Тэгэнгүүт нь хэн Алтан ордонд дургуцаад Бэрх хаан наад нөхдүүдийг нэг гисгээ гэтэх гээд зарлиг уулгаад тэгээд нохой ноён цэрэг аваад 1200 60 хэдэн онд үлээ
дахиж орсон баг. Тэр бол 1265 онд. Нөгөө Болгар Алтан ордыг хараад тулцсан гэсэн шүү дээ. Тэгэнгүүт нөхөр Болгарын нутгаар дайраад тэгээд Византын хойд мужуудыг хоослоод тэгээ ирэнгүүт нөгөө Михаил Палеолог хаан чинь тэр ер нь бас их харахтай нөхөр л дөө. Ядчих ч бас олоо гэнтэй нөхөр. Тэгэнгүүтээ нөгөөдөг чинь нөгөө нэг татвар эмийнхээ нөгөө охины Ефросиня гэж охиныг ногоо нэгэнд очиод хатан болгоод өгчөж байгаа. Тэр хүүхэн бол айхтар хүүхэн байгаа. Тэр нохоо нэний тархийг бол бүрэн бадсан. Нөхөр байх шиг хайртайч байсан юм шиг байгаа хараад тахт. Тэгээд нөгөө биотой дорн дромтой байлдаад исэн нохоо нэн чинь Визан хааны хүргэн болж хүрээд. Тэгээ бүр дорн дромыг өмөрөөд Болгар малгарынхан дорн дром руу бас нэг уулгалаа штэ Болгарууд чинь. Тэгэнгүүт нь Болгарыг очиж шийдгээ. Та нар манай хадам эцгийн нутаг руу дайрлаа энэ гэд. Ингээд эхэлж байгаа байхгүй. Их марцоо тэр. Ингээд тэгтээ тэр яг бас хаадууд огтудаа яаж хүмүүжүүлж хатан болгож хүмүүжүүлж ирснийг л харуулж байгаа юм л да тий. Нэг нь очиод Илхааны ордонд амар том хатан болчихж штэ. Нөгөөх нь нохоо нэйний хатан болоод тэр монголчуудын Европын эзэмшлийг бол ер нь тэр хатан ардаас нь бариад байгаа. Надад ч нэг хоёулын өмнөх ярьсан нэг хаттын түүхтэр Хонградын тухай ярьсан шүү дээ. Хонград ам. Хонград бодлого гэж байна шүү дээ. Тий, Хонград бодлого. Энэ яг Хонград бодлого байхгүй. Яг гэвэл эндээс юу Турк Сэлжүкүүд арих гэдэг нь Турк Сэлжүкүүдийн эзэнд нь охин хатан болгож өгчөөд тэгээд нөгөөх нь тэр хавийг зохицуулаад эндээс нөгөө нохоо нэйн дайраад харна нөгөө охин шоболог халдан бус охин штэ. Тэг. Нохоо нэйн хатан болгож өгчөөд. Энэ хатан амар нөлөөтэй байсныг юугаар нотолтын гэхлээр тэр үед Болгарын хаан хэм блэ Иван Аспен гэж хаан байсан байхгүй монголчуудыг хараад. Тэгсэн чинь Болгарт тэр хааны эсрэг бослог гараад. Тэгээ Ивайло гэж нөхөр Гахайчин Ивайло гэж түүхэн тэмдэглэгдсэн байдаг. Гахай малтаг гар байсан шүү. Тэгээ тэр нөхөр бослог толгойлоод тэгээд нөгөө Иван Аспены чи хөөж явуулаад тэгээд нөхөр нохоо нэгэнд орчиж байгаа байхгүй. Би одоо ингээ Болгарыг бүтнээр нь контролдцоо. Та намайг Болгарын хаан болгож өгнө үү? Тэгсэн чинь нөгөө нохоо нэгэний чинь хатан Ефросиня тэр чинь Иван Аспеныг хүрээдэргээ дуудчихж байгаа байхгүй. Яагаад гэвэл Михаил Палеолог хааны өөр нэг охин Мария нь тэр Аспены хатан байхгүй. Одоо хүргэн дүүн гэх юм уу Аспен. Тэгээ тэрийг хүрээдэрэж байгаа. Тэнгүүд нөгөө нохоо нэгийн чинь шийдвэр гаргаж чадахгүй алцганчиж байгаа байхгүй. Энийг энэ нь болохоор Ивалын нь болохоор бодтойгоор Болгараа хянаад байдаг. Тэ. Энэ нь болохоор хатных нь хамаатан байгаад байдаг тий. Яах вэ гэд ингээд хэсэг гацсан баг. Тэгээ хэсэг гацж хагаад сүүлд нь ерөөсөө шийдвэрээ юу алин дээр нь ч гаргахгүй гэж нохоо нэгийн шийдээд. Тэгээ хоёр хаан ширээ горлоод байгаа хоёр гарыг найран дээр дуудсан баг. Хоёулангийн. Тэгээ хоёулаа ирээд суучих штэ тий. Суучаад ингээд сууж байсан чинь нохоо нэгийн гинт Ивайло руу энэ миний хадам эцгийн дайсан. Энэ нөхөр. Тэр үед нь гайвалжны хэдэн Болгар бас нэг Византын нэг хот мотыг юу төв үтсэн ч үе таарсан юм шиг. Энэ миний хадам эцгийн дайсан. Чи юу нэг хорвоод явах ирэхгүй нөхөр гээд. Тэнгүүд нь пог зэргүүд нь очиод нөгөөд ч тэр дорн толгойг нь авчих штеп. Тэгээд нөгөө нөхрийн болохоор чи хаанчилж чадахгүй гэж юу хийж юу ингээд. Тэгэд бас алах гэсэн чинь хатна болохгүй надад ч алахгүй шүү миний хамаатныг алахгүй шүү гэд. Тэгээд нөгөөдгөө чи явуулчихсан гут нь нохоо ноён өөрийнхөө хүнийг тэр гэж нөхрийг Болгарын хаан болгоод тавьдсан түүхтэй. Гэхдээ яг энэ болж исэн процессыг одоо энийг юу одоо Византын түүхчдийг дэлгэрэнгүй бичиж үлдээсэн байгаа юм л да. Тэгээд тэрнийг ингээ харахад бол тэр хатан бол амар нөлөөтэй үг нь харагдаад байгаа. Нэг зүггүй асуулт байна. Энэ харь хаттайг авч суухад тэгээ хаантайгаа аль хэлээр ойлголцдог гэсэн. Одоо та түрүүн нохойг бадсан гэхэрч одоо нэг бацх хэл хэрэгтэй шүү дээ. Дунд нь орчуулагчгүйгээр хөнөөд идэг гэсэн үү? Яадаг юм бол. Мэдгүй орд ирэндээ орчуулагч хэрэггүй хаа зүгээр тэр очисон хүн бол монгол хэл сурна шүү дээ. Тий.
Гэхдээ тэр охтын явдал ингэж дуусаагүй л дээ. Ер нь бол. За нохойно энэ яах вэ? Тэгээд одоо хадам аавынхаа төлөө өдөр чинь баг 3-4 удаагийн дан хийсэн баг шүү. Нөгөө хойд хил дээр нь балгаарууд өмүүлнэ, фракууд өмүүлнэ гэл тэ. Тэр бүхэнд нь Монгол цэрэг ордог. Тэгэл нөгөө дөлөө чинь буцах бол та нар ингэхгүй тэгэхгүй гэл ингээд хойд хилээ сайхан баталгаажуулаад авсан. Тэгсэн нөгөө Мария Диспина гээд хатан чинь Афган хаанаас сураад нутаг буцсан шүү дээ. Тэгээ нутаг буцсан Михаил Палеолог хаанаас сураад тэрний хүү Андроник Палеолог нь хаан ширээ залгамжлахгүй. Одоо энэ Мария Диспинагийн дүү. Тэгээд хийнэн тэр Андроник нь яасан байгаа. За ер нь бол юу яа. Тэр үед Илхан улсад Газан хаан болцсон байсан. Тэгээ нөхөр Газан хаантай хэлцээ хийж байгаа. Та нар одоо бид нар та нарт энэ Мария хатныг өгөө. Хатан болгож өгөө. Тэгээ та нар юу яагач ээ. Одоо манай улсад цэрэг гаргаж тусалж байгаа ч гэдэг. Тэгээ Газан хаан болоо болж байна гэд энэ Византийн түүхч Григорос Пахимерос гэж хүний бичсэн юм дээр сурвалж дээр байгаа. Яах вэ хүүгээд ингэж ярьж байгаа. Тэгсэн Мария Диспина чинь юу байсан байгаа. Биш Андроник ч өөрийнхөө охин Ирина Палеологыг санал болгож байгаа. Тэгээ Мария Диспина тэр охиныг аваад Илхант улс руу явж байгаа байхгүй. Тэгээ Илхант улс руу явж исэн чинь замд нь Туркуудад баригдаад ч явах уу Туркууд явж байгаа таарцсан юм шиг. Тэгээ нөгөө Илханы хатан болох гэж байгаа хүний чинь Туркууд хөндөж чадахгүй хайгаад хэрвээ тэр хүүхнийг барьж аваад алчих юм бол монголчууд орж ирнэ шүү дээ. Тэрнээс айж байгаа шүү дээ. Тэгээд Туркийн одоо тэр алдартай султан Осман гэдэг нь одоо тэр Мария Палеолог, Ирина Палеолог хоёрыг авч уулзсан баг. Тэгээ уулзах үед нь Мария том дипломатын алдаан гаргасан баг. Нөхөр бол Османыг чи хэрвээ одоо ингэж ажиллаад байх юм бол чамайг Монгол цэргээр дайлна шүү гэж сүрдүүлсэн. Тэгэнгүүт нь Осман хилэгнээд энэ яасан даварцсан нөхрөөгээд Византийн нутг руу дайрж ороод тэгээд хэсэг газрыг эзлээд авчихгүй. Тэгсэн нөгөө дүү Андроник хаан уурлаад одоо улс төрийн хэрэгт орооцолддог одоо энэ Мария гэж одоо болио гэд Марияг дуудаж авчираад буцааж дуудаж авчираад тэгэнгүүтээ нөгөөдхий чинь шууд гүнжийнхэн зэргээс буулгаад шууд хүчээр сахил үртэйгээд тэгээд сүмд суулгацсан байхгүй. Одоо энэ сүм байгаа. Стамбул хотод Монголын Мариягийн сүм гэсэн нэртэй. Энэ сүм нь одоо болтол байж байгаа. Михаил ач охин гэсэн үг. Михаил хааны охин. Тий. Ач охин биш үү? Ач охин биш. Тэгээд энэ Андроник бол нөгөө эцгийнхээ монголчуудтай нэг холбоотон байх бодлого ба шүү дээ. Тэрийг үргэлжлүүлээд нэг охин бас Мария. Тэрийг Алтан ордын хаан тогтоход өгсөн байна. Тэрнээс нь бас нэг охин төрсөн. Тэр нь их Литвийн вант улсын их ван Наримантын хатан болсон. Узбек хаанд бас нэг охин өгсөн байдгийн. Тэр охиных нь нэр нь байхгүй. Би л олж үзээгүй. Энд тэнд судалгаан дээр байдаг байж магадгүй зүгээр би бол олж үзээгүй. Ийм юм. Гэхдээ энэ бүхний чинь үр дүнд юу болоод байна гэхээр нэгдүгürt монголчууд дорн дром эзэнт улсад халтдаггүй. Хоёрдугаар дорн дром эзэнт улсад халтсан болгоны эсрэг монголчууд байлдаж байгаа. Одоо 1273 79 онд Балгааруудын довтлогоо зогсоож байгаа. Дараа нь Фракийг эзэлж байгаа. Дараа нь Илхан Үлзитийн үед бол бүр 3 түмэн зэрэг 1308 онд Турк Сэлжүкүүд халдахад Илхан Үлзит 3 түмэн зэрэг гаргаж Туркуудыг буцахад тэгээд Византийн нутгийг чөлөөлж буцаж одоо өгчээсэн ч одоо хадам авда тусалж штэ тий. За сая дандаа нөгөө хатан төвтөө түүх явууллаа.
За. Эвсэл төвтэй байдлаар дахиад нэг цэгцлээд харахад 1261 оны тэр инхий хилцээр нэг гэж болж байна. Түүхэнд тэгж тэмдэглэж байна. 1291 оны 2 дугаар хилцээр дээр Михаилын хүү Андроники 2 бас хилцээр байгуулсан байна гэж түүхэн дээр тэмдэглэгдсэн байна. Илхантай тий. Энэ хоёрын онцлогийн үр дагаврууд нь тэгснэ Андроники 2-ын хүүхэд Андроники 3 болж байна тийм үү? Тэр нь болохоор энэ өмнө эцгүүдийнхээ бодлогоодыг бол эсэргээргүүлээд тэр инхий хилцээрүүдийг бүтэн дуусгаж тавьж байна л да. Энэ шугамар нэг дахиад түүхийг харуул. Тий, яг нөгөө дорн дром эзэн тулчин эргээс сэргэж штэ Михаил Палеологаны үед. Тэгэнгүүт мань хүн яаж юм тэгэхээр одоо тэгээд дорн дром эзэн тулс ч өөрхийн одоогийн Стамбул хотыг боддоо энэ талдаа Аз, энэ талдаа Европтой. Тэгээд Азад нь Турк Селжукууд гэж нэг айхтар том дайсантай. Тэрнтэй дорн дром эзэн тулс одоо Европ даяараа 9 загалмайтны эндэ хийгээ үсттэй. Тэгээ бараагүй штэ. Тэгэхээр тэр чи их том дайсан байгаа байхгүй. Тэгэхээр тэр аюулыг одоо байхгүй болгохын тулд Ирхаттай эвсэл байгуулчихна. Яг тэгвэл монголчууд бол халзан уулын төлөлтөнд туркуудыг ялсан. Тэрний дараа ер нь туркуудыг үл зөндөө олон удаа дарсан л да монголчууд. Тийм болохоор зэрэг монголчуудтай эвсэл байгуулад тэрнийхээ хүчинд нөгөө аюул болоод байгаа туркуудыг нөлөөгөө болгож штэ. Гол бодлого. Ихэнх үедээ бол бас нэг тийм Христосын шашны нөлөө бол байсан нөгөө Монгол ирсэн монголчууд дунд нь Христосын шашинтай хүмүүс их олон байсан учраас. За сүүл рүүгээ бол тэгээд худ ургийн барилдлага болоо явцгаацсан. Нөгөө талаас Балгаар одоо нөгөө Европын эзэмшил газар нэг шүү дээ тий. Европын эзэмшил газар гэдэг чинь ер нь бол грек тэгээд Болгарын наадлын хэл фрак муж тэгэл Стамбул орж байгаа шүү дээ. Европын эзэмшил нь. Тэрлүү бол гол түүх дайсан бол сербүүд, болгарууд. Тэр үед одоо хамгийн хүчтэй болж исэн. Хүчтэй байсан хоёр улс нь тэр хавьда. Тэгэхээр тэдрийг одоо аюулгүй болгохын тулд яаж ийм гэхээр Алтан ордтой худураг барилдаж байгаа байхгүй бодлого тэгж яваад. Тэгээ Андроник Михаил Палеологийн хүү Андроник бол эцгийнхэн бодлогыг үргэлжлүүлээд октоудаа ингээд Алтан ордын хаадад өгдөг үстэй. Яг тэр чинь юу болж байгаа юм гэхээр гол одоо аюул Европ талаасаа ирж эхэлж байгаа байхгүй. Тийм учраас тэнд холбоотонтой хамсаатантай байхын тулд октоудаа тийшээ хатан болгож өгөөд Алтан ордтой худураг барилдаад ингээд эхэлж байгаа. Завар 3 дугаар Андроник хааны үед энэ бодлого яагаад болсон бэ гэх юм бол бид нэр дахиад өөрийнхөө төвийг харах хэрэгтэй болчихж байгаа. 1300 он гараад ирэхээр Алтан орд чинь дотроо бужигнж эхэлж байгаа. Алтан орд дотроо бужигнаад эхлэхээр тэр Европ руу анхаарал тавьж чадхаа болоод тэр чинь өөрийнхөө дотор тэр хөх орд, цагаан орд гэдэг ингээ хоорондоо байлдаад тэг хаан суугуу муу гэдэг сэдв болоод юу Европ мантай болоо өвчж байгаа байхгүй. Тэгээд тийшээгээч нэг анхаарал тавьж чадхаа байжхлаар тийм холбоот нь шүү яах вэ тий. Хэдид удаа нохоо ноён чинь бас Польш Унгар руу довтлсон шүү дээ тэр үед. Тэгээ бүтлэг болсон. За тэгээд ерөнхийдөө нөгөө Константинополд сууж байгаа дорн дром эзэн хаан чинь эдгээр ч ер нь биш болж байгаа юм байна шүү. Барахгүй шүү дээ гэсэн бодож байсан шүү дээ. Нөгөө талаас Илхан тулс маань бас 1300 он гарч ирсэн. Ирээд дахиад дотроо бужигнаад тэгээд тэр чинь Жалайр ноёд, Сүлдэс өвний ноёд одоо Чабанидууд гэдэг нь Сүлдэс өвнийх ингээд хуваагдаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энд нөгөө Турк Селжукуудыг дээр нь дараад исэн нөхдүүд ч өөрснөө дотоод хямралдаа автагдаад ирэхээр заа. Энэ ч хэрэггүй боллоо гэдэг юм болсон. Тэгтээ дорн дромын эзэн тулсын одоо юу гэх юм бэ? Хувь зээгийн шийдсэн асуудал дахиад Монголын эвсэл байхгүй болсон. Яг тэгвэл дорн дромын эзэн тулсыг мөхөсөн улсууд чинь асманы төрөхгүй ч штеп. Хэрвээ тэгээд нэг юм монголчуудтайгаа зууралдаад нөгөө асманы туркуудын хоёр талаас нь ингээд дарамтлаад байгаад исэн бол
магадгүй жоохон илүү оршин тогтнох байга. Магадaltaй л да. Байсан л байх л да. Харамсалтай нь тийм хийгээгүй 3 дугаар амдрын хаан бол одоо энэ монголчуудтай нийлганаад байх хэрэг байхгүй гэд ингээд холбоотныхаа харилцааг таслаад бүр эсрэг явчихсан. Хоёр хилцээрийн дунд бас нэг үйл явдал болж байгаа. 1269 оны Талаас голын гэрэг дээрх хуралдаа гэдэг. Энэ хуралдаагаар ямар шийдвэр гарав, ямар үр дагавар хүрсэн бэ? Талаас голын хуралдаа бол юу яцсан л да. Тэр чинь бол нөгөө нэг 1260 онд нөгөө Монголын дотоодын иргэний тайм болоод ариг бүх хөвлөө гэж хоёр хуваагдаа. Тэгээд Монголын улсууд салсан гэж ярьсан шүү дээ. Тэгвэл одоо юу гэх юм бэ? Албан ёсоор бол одоо нэг их хааныхаа мэдлэлд байгаа юм шиг хэвээр байгаад ирсэн. Ер нь бол биш дээ, бид нэг юмыг анзаардаггүй. Жишээл Батхан бол хаан байгаагүй шүү дээ. Хаан биш. Тэр бол Алтан ордын улсын захирагч. Бэрх хаан бас яг албан ёсоор хаан биш. Бас Алтан ордын улсын захирагч байхгүй. Тэгээд Бэрхийн дараа суусан Мөнх Төмөр хааны үед наад Талаас голын хуралдаа гэдэг юм чи явж байгаа. Яг гэвэл юунд одоо баруун Монголд өгөөдөн улс гэх юм уу да. Хайдуу ноён хүчрхэгжээд гараад ирсэн. Тэгээ Мөнх Төмөр хаан Алтан ордод хаанаар суудсан. За тэгжээтэл нөгөө цагаатай улс шүү дээ. Цагаатай улсын тэр ч одоо Даваа хаан блүү? Барак хаан. Барак хааны үед таарж байгаа. Нөгөө Барак чинь уул нь хублээтэй нэг ивсэлд ороод үзэх гэсэн чинь хайдууд буцхагдаад тэгээ хайдуу нөгөө буцагчингуудаа нөхрийг авчирч өмнөөс олгож хагаад Мөнх Төмөр хааныг дуудаад хайдуу ч бас Мөнх Төмөр хааны дэмжлэгтэйгээр Баракыгаа буцагч байгаа шүү дээ. Тэгээ ингээ гуруулаа сууж байгаа. За гуруулаа их Монгол улсаас хамаагүй шүү. Тусгаар тогтнолоо шүү. Гэж зарлчихсан байхгүй. Тэгээ энэ бүр тэр үеийнх бол дэлхийд даяар том нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Энэ чинь амар том улс байсан. Тэгсэн чинь ингээд бүгд тусгаар тогтнолоо зарлаад тусдаа гараад тэгээ гуруулаа тусгаар тогтнолоо зарлангуудаа за бие биенийхээ эсрэг байлдахгүй шүү гэж байгаа. Тэгэхээр цаана хэн үлдэж байна? Хөвлөө хаан Юан улсд сууж байгаа. Ил хаан Хүлгүүгийн удмынхан хоёр л үлдэж байгаа байсан. Тэр гурав чинь эвсэл болчихж штэ. Тэгээд энэ цагаатайн улс Алтан орд хоёр чинь Илхаант улстай дайсагнаж эхэлж байгаа. Тэгээд тэрнээс тэр нөхцөл байдлаас үүдээд Илхаант улс чинь бас энэ одоо баруун зүгтээ анхаарал тавьж чадхаа болчихж байгаа байхгүй. Тэгвэл дорн зүгт нь гол байлдаанууд нь болоод байгаа учраас. Ийм учраас одоо Талаасын хуралдаан Европт үзүүлсэн нөлөө нь энэ гэж хэлж болно л доо. Хуралдаагаас гарсан шийдвэр бол ерөөсөө бид нэр тусгаар болсон хоорондоо байлдахгүй. Тэгэхээр байлдах улс нь юу юм гэхлээр Илхаант улс, Юан улс хоёр л болж байгаа байхгүй. Энэ хоёртой байлдана. Гуруулаа хоорондоо байлдахгүй шүү. Мөнх Төмөр хаан бас бүс нутагт хаан болсноос хойш нэлээд божигнуулсан юм шиг байна. Зүгээр Зүчийн улс гэчээ дахиад Алтан ордын улс гээд тэгсэн мөртлөө түүхэнд энэ хоёр ойлголт тустай улс байсан юм шиг тэгснэ. Ер нь бас энэ ойлголтын хувьд бас түүхэнд нэг юм өөр байдлаар яваад ах шиг. Нэг улс юу? Эсвэл хоёр тустай улс юм уу? Эсвэл дараа нь нэгнээс нөгөө нь ургаж гарсан юм уу? Бас нэг түүх сонирхолтой үднийг бас нэг тодруулж хэлвэл. Алтан орд гэдэг нь түүхчид сүүлд нөхцөн нэр. Зүчийн улсыг. Ер нь Зүчийн улсад түүхчид сүүлд нөхцөн нэр. Ер нь манай Монгол уламжлалаар Зүч хаан байвал Зүчийн улс. Зүч хааныг нас барсны дараа Бат хаан гарав. За Батын улс. Бат нас барсны дараа Бэрх хаан гарав. Бэрхийн улс гэл ингээ явна штэ. Манай одоо Монголын одоогийн халахын хушууч гэсэнтэй. Дайчин ман Хантаржийн хушуу. За тэгснээр дараа нь Дайчин ман хин Жамбалдоржийн хушуу гэл явчихдаг. Тэрнээс биш. Тэр чид ингээд тэгээд яг үлдэж байгаа нэр нь Дайчин ман гэх шүү байхгүй. Яг би жоохон муу жишээ авсан байж магадгүй. Одоо жишээл нэг нөхөр гүн бай. Элдэн гүний хушуу гэдэг. Тэгжсэн чинь Богд хаан нөгөөдгөө чинь дуудаж авчираад за чи Мегмар сүрэн гүн биш ван болсон шүү гэдэг хөнгөт элдэн ман гэх шүү болчихдог. Тэрнтэй адилхан л байхгүй. Ер нь бол өөрснөө бол түүхэн тэмдэглэж үлдснээр бол
Өлөг улс гэж ярьж байна гэж бичсэн байна. Өлөг улс гэдэг чинь их улс гэсэн үг шүү дээ. Монгол хэлний өлөг гэсэн үг шүү дээ, тий? Өлөг улс гэж. Тэгж тэмдэглээд үлдсэн маа зүгээр. Алтан орд гэдэг нь бол сүүлд нь одоо түүхчд өгсөн. Тэгээд бид хоёр ч нэг алтан ордны залгамжир улсуудыг ярьсан шүү дээ. Энд нь хөх орд, дорн зүгт нь хөх орд, хойд зүгт нь саарл орд, тэгээд баруун зүгт нь цагаан орд. Энэ хэд нийлээд алтан орд гэж. Энэ бол нөгөө түүхчдийн өгсөн нэр байхгүй. Мөнх төмөр бүс нутагт яаж бууж өгнө болоо гэдэг тухай. Мөнх төмөр хааны ерөн зүгээр гол барьсан бодлого бол харин хаа очиж мөнх төмөр хаан чинь нэг их дан хийгээгүй. Нэгдүгээрт мань хүн дотооддоо төхнүүлэх шаардлага байсан. Хоёрдугаарт Илхадтай хийжсэн дан тэр үед бас түр зогссон баг. Тэгээ мөнх төмөр бол яасан бэ гэхэлэр нохооны нэг Европын нутг руугаа ноёноор томилоо явуулчихж байгаа. Тэгээд тэр нохоо чинь Европт яг хаан шиг ажилладаг юм дэр баг. Нохор чинь ингээл хүүгээ Болгарын хаанаар тавиал чагаа гэдэг хүү баг. Тэрийг Болгарын хаанаар тавьдсан. Тэгээд тэр байтугай тэр нөгөө мань хүний хатан Мария гэж Ефросиня гэд би яриадсэн шүү дээ, тий. Тэрний чинь нэг захидал нь хадгалагдаж үлдсэн байт юм билээ. Тэгсэн тэр захидал дээр миний хүү Болгарын хаан чагаа надад хэлэхтэй гэж бичсэн байна. Тэр чи яг хойд ээж нь үстэй тийм мань хүн чинь. Тэр нохоо ноёны хүүгийн. Тэгээд тэр хавийг нохоо ноён бужигнуулдаг байгаа байхгүй. Нэг айхтар мөнх төмөр хаан төвөөсөө аличи хой наад Болгараа бужигнуул, Сербийг бужигнуул энэ гэсэн юм байхгүй шүү дээ. Манай түүхэнд бас бичихгүй байгаа минь Серб Монголын харьцааны асуудлыг бас бичих хэрэгтэй юм билээ. Сербийн хаан Стефан Урош гэдэг чинь нохоо ноёны өргөнд барьцааны хүнээр өссөн. Өөрийгөө татар гэж нэрлэдэг байсан байгаа шүү дээ. Тэгж бүр хүүхэд байхад нь барьцааны хүн болгоо авчирсан. Тэгээ монголчуудын дунд өсөд бүр монгол хүн шиг болоод. Тэгээ сүүлдээ мань хүн чинь буцчиход Сербийн хаан болцсон л доо. Гэдэг ч юм уу. Тэгээд монголчууд Серб руу дайрж орно гэж айлгаад Серб ч бас хараат болсон байгаа байхгүй. Тэгээ айл ингээд тэр бүх бужигнааны чи хийж байгаа хүн чинь нохоо штэ. Юу биш. Мөнх төмөр биш. Мөнх төмөр бол нөгөө дорн зүгтээ гол анхаарлаа хандуулад тэрийг ч бас ойлгож болох юм байгаа. Яагад гэвэл Алтан ордын улсын гол төвлөрж исэн сэдв чинь нөгөө торгоны зам түүний хяналт штэ. Яригж байгаа түүхэн хугацаанд бас нэг үйл явдал нь 1287-аас 88 онд Польш руу давтлаа. Энэ бас нэрээ улс төр эдийн засгийн сонирхол эрх шиг байсан юм шүү. Яг Польш руу хийсэн 2 ч удаагийн хулгалт байгаамаа. Тэр бол зүгээр яг ер нь баг одоо зөөлхөн хэлэхэд дээрмийн ажил явагдсан. Эхнийх дээр нь тэр чин Тулаабуга хаан явдаг баха нохоо ноёнтой хамт. Тэгээд Карпатын нурууг давж явах үед цасан шуурганд ороод их олон цэрэг нь осгож өгсөн. Тэгээд нэг жоохон тийм амжилтгүй маягийн болоод тэгтээ бас ч болоогүй Сандомир хүртэл явсан байдгийг уулна. Тэгээд Сандомирыг чи эзэлж авч чадаагүй. Эндээс харин нэг юм анзаарагдаад байгаа. Их байлдан дагуулын эхний үед чи манайхан чинь хотын зүгээр өвдөд явцдаг байлаа шүү дээ. Тэ? Тэгэхэд энэ үед бол хотын хэрмийг эвдэж чадхаа бичиж байгаа. Ягд гэвэл Юан улс тустай болсон. Тэндээс технологийн одоо ноу хау эрхээ байцсан биз дээ. Тэг эрхээ байцсан. Тэгэхээр зэрэг нөгөө хотын хэрмийг эвддэг багц зэвсэггүй болцсон л байхгүй. Тэгээд ирээл тойрсон газрын уулгалчаал явна уу гэхээс биш. Одоо юу яж чадахгүй. Хотын хэрмийг эвдэж бүрэн эзэлж чадахгүй байдал бол харагдаад байгаа. Польшийн 2 дахь байлдаан дээр бол за ер нь харахад бол нохоо баг юу яж байгаа юм да. Эсрэг ажиллаж байгаа юм да. Ор гэж яагаад оруулчаад Польш руу тэг өөрөө орохгүй суулчдаг байгаа. Тэгээ уулан дээр чинь цуг орохоос гадна нэг жигүүрийг хааж явах хэрэгтэй юм шүү дээ. Нөхөр жигүүрээ хаяад нутаг уцчих واخхой. Нутаг гэдэг нь жагаад нөгөө дунаа мөрөн лүгэ Болгар өвөн лүгэ яваад гэж байгаа واخхой.
Тэгээ өөрөө нөгөө дахиад орсон нөхөр чинь энэ жигүүр нонгорхоо болоо тэгээд олигтой чинь боллоо буцаад гараа явсан л да. Монголчуудын нэг хэлцүү гэдэг чинь ямар нохой зантай гэдэг чинь нохой ноёноос болсон нохойноос болсон заа юм аа. Ер нь вэ штэ монголчуудын ойлголт нохой зантай гэдэг сүүл болсон болов би одоо хэзээ болсон юм мэдэхгүй байна. Зүгээр нохой гэдэг бол үнэн ч гэсэн утгатай монголчууд тий Монголын нууц давчаг унших юм бол тэгээд байгаа штэ Чингис хааны үнэн дөрвөн нохой явж байна. Энэ одоо зэв хийн жилээ. Тэгээд тэр чинь дөрвөн өрлөг баатраа хэлж байгаа штэ. Тэгээд тэрийг дөрвөн нохой зэсгэлтэй юу лээ шүлсээрээ олж салхиар яадаг мадаг шүлээс нэг жамууха таяа хаанд зөөрөлж хэлдэг штэ. Тэгээд энэ дэр нохой гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээд тэр нохой гэдэг чинь одоогийн нагаачууд биш штэ. Тэр чи одоо энэ нохой ноёны удмынхан штэ. Тэгээд эдгээр чинь бол тийм муу агуулгаараа биш их үнэн ч гэдэг агуулгаар гарсан нэр л байхгүй. Нохой гэж нэрлэж байгаа нь бол тэр үеийн монголчуудад бол тийм муухай нэр биш. Матхан баяр гэдэгтэй л адилхан. Нохой ноёны зам бол үсэргээр явах нь шүү дээ, тий. Нохой ч тэр үед улс төрд орсон. Ер нь тэгээд улс төрчийн зам бол 13 дугаар зуунд ч адилхан шүү дээ. Нэг эвсэн, нэг эсрэг ажиллана, нэг эвсэн, нэг эсрэг ажиллана. Тийм л тэр үе бол тэгээд тэр нь монголчуудын ч юм биш. Дэлхийн түүхэнд бүгд тийм шүү дээ. Өнөөдөр нэг яригдж байгаа түүхэн үйл явдалтай холбоотойгоор нэвтрүүлгийн хугацаа дуусч байгаа учраас хоёр асуулт байна. Ер нь христийн шашинд болон исламын шашинд Монгол ертөнцид одоо энэ шашны ертөнцид монголчуудын үзүүлсэн нөлөөллийг таймлаг хэлвэл. Ер нь байж тээ ихэнх үедээ бол монголчууд бол христийн шашинд их эерэг нөлөөтэй байсан. Энийг хоёулаа нэг ярих хэрэгтэй байгаа энэ шашны асуудлыг. Яагад гэвэл монголчуудын дунд тийм Христосийн шашинтай ард хүмүүс их байсан тийм гэдэг бас нэг сонио үзэгдэл байгаа. Тийм учраас нөгөөдөл чи ойрох дорнотод явж очихдоо тэд нар чинь мусульманы эсрэг дайн хийх гэж очиж штэ. Яагад үгүй бол баруун зүг рүү хийсэн дайны хамгийн ихний дайс нь Хорезмын улс. Хорезмын улс бол мусульман шашинтай улс. За тэгээд Хорезмын улсаас монголчуудын хамгийн эсрэг байлдаад зугтсан хевжаакууд мусульман шашинтай. Тэгэхээр монголчууд бол мусульман шашинд гол бидний дайсан гэж тэр үед үзчихсэн. Тэгэхээр миний дайсны дайсан миний нөхөр болох ёстой шүү дээ логикоор тийм учраас Христос шашинтан гудаг нөхөр гэж үзчихсэн. Тэр байтугай айгүй олон түүхчид энэ хүлгүү хааны аян дайны чинь бол шар загалмайтны дайн гэж нэрлэдэг шүү дээ. Нөгөө загалмайтнууд чи эндээс нь 9 аян дайн хийгээд дарж барахгүй шүү дээ. Тэгсэн чинь дорн зүгээс нэг шар нөхдүүд ирээд дараад байна. Тэгэхээр зэрэг энэ бол шар загалмайтны аянд ингээд ядахнаа тэгээд хэт бугнагийн чинь Христосийн шашинтай хүн байсан ч гэдэг юм. Ийм юмнууд ясаа. Дараа нь нөгөө тэр нутгийг эзлээ суудсныхаа дараа тодорхой хугацааны дараа Монгол хаадууд өөрснөө мусульманы шашинтай ороод ингээд мусульманы шашны нэг хэсэг болоод явчихсан баггүй. Тийм болохоор нөгөө мусульманы шашин чинь тэр үед одоо ингээд сүнхнүүдээ гэж хэлсэн чинь монголчуудаар дамжаад буцаад сэргийж байгаа. Тийм бас түүхтэй. Дорн дромыг одоо 2 дахь ром гээд орсууд ч одоо Москва 3 дахь ром гэдэг нь өөрсдийнх нь амбиц үү? Энэ Ром гэдэг Ромын эзэнт улс гэдэг чинь одоо бараг 1500 жил оршин тогтносон улс шүү дээ. Би одоо бүр хаа байсан Ром хотоос нь эхлээд ярьж байна. Тэгээд Дорн Ромын эзэнт улс гэдэг чинь 1400-аад оны үед Османы туркуудад цогцогдож сүнж байгаа шүү дээ. Тэгээд тийм учраас тэр дундад зууны үеийн хүний сэтгэхүйд их гүрэн бол Ром юм а гэж сэтгэдэг байсан байхгүй. Тэгээд хаан бол Цезар юм а гэж. Орос хэлний цаар гэж үг байгаа. Орос хэлний цаар гэдэг үг чинь Цезар гэдэг үгнээс гаралтай шүү дээ. Германы кайзер вэ. Энд чинь дахиад нөгөө Цезар. Тэгээд тэр хүмүүсийн ойлголт юм байсан байхгүй. Тэгээд эхлээд нэг Ром байж байгаа дараа нь Дорн Ромын эзэнт улс гэх тэрийг 2 дахь Ром гэж. Угаасаа Агуу Константин хаан Христосын шашныг төрийн шашин болгож зарлахдаа Константинополь хотыг Ромын нийслэл болгож зарласан баг. Ром биш, Константинополь юм а гэж. Тэгээд тэр чинь 2 дахь Ром болж байгаа.
Тэгээ хоёр дахь Ром сүнжиглэлэр тэр чинь үнэн алдартай шашинтны төв байж шээ. Тэгэхээр зэрэг тэрийг Орос өөр дээрээ татж аваад тэгээд тэр палеологийн удмын София гээд хаан чим хөөгдсөн одоо дөрвөгч хүүхнийг авчирч их вангийнхаа хатан болгож тавиад тэгээд одоо манайх бол энэ ингээд палеологийн удмынхан манай дээрээ суудсан. Манайх бол одоо 3 дахь Ром болж байгаа маа. Үнэн алдартай шашны төв бол Орос орн болж байна гэдэг ийм амбиц гаргаж байгаа нэг гэсэн үг байхгүй. За дорн Ромын эзэнт улс бол Монголын эзэнт улсын хоорондын монголчуудын эрсдлийн талаар өнөөдрийн нэвтрүүлэг маань явлаа. Тэгээд энэ түүхийн үед одоо монголчууд гээгдсэн юу гэж тоомлж хэлвэл монголчууд Ромын эзэнт улсыг өөрийнхөө элдэн дээр үргэлжлүүлэн барьж ээжээ. Одоо бараг 5 байна уу 4 байна уу 5 хатан одоо Ромын гүнжнэр Монголын хаадын хатан болж ээжээ гэдэг нь миний бодлоор бол гээгдсэн түүх байх гэж бодож байна. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзсэн Түркт амьдардаг манай залуучууд тэр Монголын Мариягийн сүмийг ус очиж үзэхэд бас илүү төггүй байх. Бас сонин штэ Монголын Мариягийн сүм гэж. Яг бүр тэгж нэрлэдэг. Тийм гэхдээ яг тэр нэг грек үгээр дамжсан юм шиг байна. Яг одоо ингээд Монголын гэж ойлгохдох гэдэг чи ямар блэ нэг тийм их сонин Монголыг өөрөөр тэмдэглээд байгаа хөө грекүүд. Тэгвэл нөгөөдг нь орчуулж үзэх юм бол Монголын Мариягийн сүм. За өнөөдрийн нэвтрүүлэг өөр өндөрлөж байна. Дараагийн подкастаараа уулзцгаая. Баярлалаа.